Зэвсхэн хэдүүлээ гүнгийн хувьд дахин дурсан халуурч байна. Гэх хөвтөрхөн дараагийн партнер болж байна. Тэгээ бичлэгээс өмнө лайк болон subscribe дараад тэгээ өөр нэг зүйлийг хэлэхэд манай сувгтай хамтарч ажиллах хувь хүн болон байгуулгах юм бол description-ээр байрлуулсан мэйлээр холбогдоорой. Мөн манай сувгийн ихэнх үзэгчдээр subscribe дараагаа үздэг учраас таад маань лайк болон subscribe дараад тэгээд зурлал руу гарцгаая. Ламстер Гюнтер. Бид хоёрын гэрэг тулааны талаар хүмүүсийг шугладж байлаа. 7 хоногийн турш би хэсүцэл жоохон тусалцсан. Тэгээд торонд хэдэн дөрөн байдаг гэдгийг мэдж авсан. Нэгт ямар ч зэвсэггүй баг. Хоёрт өрсөлдөгч тулалдах хүслээ алдах юм бол ухрах. Гурав дахь нь их ойлгомжтой. Өрсөлдөгчийг алж болохгүй. Гэхдээ өдийг хүртэл гиснэр манай хүний тулаан нь болох өдөр ирсэн байдгаа. Гэхдээ ямар ч дүрмгүй нэгээ алсан ч болно. Одоо тулаанаа өргөжлүүлж үзэхээс өмнө яг одоо лайк атаар. Оо. За, хэрэв лайк атарчсан бол амар хэлбэртэй тахгүй. За тэгээ зүгээр орчгоо. Угаасаа л үзэн штэ та нар дарсан дараагүй. Энэ бол ямар ч дөрөнгөө тэмцээн. Торны эзэн өөр юм биеэр зөвшөөрсөн. Юу? Дөрөнгөө тэмцээн гинэ. Намайг өөдөө хөөртөл ямар удаан пластик бидэж байна уу? Гэсэн нэг л ликус ч н өөрийнхөө гартаа нэг юм төмөр мөмөр зүйл авцсан юм шиг өөрөө төмөр гартай юм мэдгүй энэ хэрэгтэй юм шиг байна. Дээр нь сонсогдож байгаа шиг ямар ч дөрмгүй учраас одоо энэ зэмсэг мэвсэг нь ерөөсө хамаарахгүй л гэсэн үг. Яг энэ байдлыг нөгөө торны эзэн чинь хараад иждэг бөгөөд. Чамаа хэр чадварлаг болохыг харъя. Лемэг Саймон. Хэр манай хоёрын тулаан дээр нь болохоор чи ерөөсө тэр дөрмгүй мөрөнгөө мэдээг мө яваад зэвсэг аваад ирээ. Хэрвээ хайгаад байгаа бол гэхдээ манай сар бол өөдөөсөн шид ашиглан тулалдахаар болно. Шид юм бэцтэй. Сонирхолтой. Чамаг алчихгүй гэж санаа зовж байсан юм. Хүн алах үнэхээр амттай шүү. Ингэснэ манай сар руу шууд л дайрдаг боловч одоо зураглаар харагдаж байгаачлан Кайрами гаргаж ирстэй гарыг нь цавччихдаг. Мөн новш би чамаг өршөөхгүй дээ. Тэгэд манай хүн рүү харахад нь дахиж битгий хөдлөө. Хэрвээ хөдлөх юм бол чи жинхнээсээ хүн шүү. Гиснэр одоо ликус чинь манай хүнд буугаад өгчөгдөг. Би өмнө хизээ чинь тулан харж байсангүй. Чүнтэр хөргөл төргөлөгтлөө гэж юу? Тэр хар маань бас тэр нууцлыг аваар. Би итгэлтэй байна. Тэр болж өтгөр хэлт. Энэ гайн ус тэр Кайремиг бас мэдэх юм. Хинэг нь тэмцээний дөрвөн талаар надад мэддэхгүй байх арга хэмжээ авсан байна. Линз юу хийх гээд байгаа талаар мэдчих үү. Гээ удаж явахт нь өнөө хөөхөн охин нь энэ газарт нь нөгөө ресепшний туслахаар ажилд орсон байдаг. Тэгэр төнөг Луис гэдэг байх нэ. Ойлголоо, сайн ажиллаарай. Олгоо ардаас нөгөө ресепшн бүсгүүн ирснэ. Энэ ресепшн бүсгүүнд ягаад манай хүн тэр дөрөмгүү гэдгийг нь хэлээгүй вэ гэхлээр энэ бүсгүүн хүртэл тэл таарлаар нь ерөөсөө мэдхгүй. Тэгэхээр тэр зөвхөн торны эзэн л ликустэй хувьчлан ярьсан байгаа байхгүй юу? Тэгэл ихтэй би эзэнтэй ч юм болсомор. Тэг боломжгүй. Тэр үйл юм төдөгчээр байхыг илүүд үздэг. Тэгвэл түнтэй болсон тул энэ харах гүйцэтгэхгүй болтой. Ойлголоо. Одоо нас болгоомжтой байгаарай. Удалгүй урд нь нөгөө Кайремиг мэддэг нөхөр чинь гарч ирснэ. Би бас саарал арилжааны нэг тийм Морис байна. Миний тантай уулзахаар ирсэн шалтгаан бол өөрт чинь байгаа чөтгөрийн хилтийг надад зарахгүй биз. Одоо ингээ хэлэхэд нэгээс харуул. Кайрем маймыг өгөх нь ойлгомжтой шүү дээ. Юу хуцаад байгаа юм бэ? Яг юу яриад байгаа таглаавэ гэхэд нь нуугаад авах шаардлага байхгүй. Би л ганцаараа таньсан гэдэгт итгэлтэй байна. Би Альбус 8-ны холбоод ажилладаг байсан юм. Ядчил 2 жилийн өмнө Альбус 8-ны холбооны удирдаг Цикермен Альбус алуулах үед тэрнээс хойш би тэндээс гараад энтхийн саарал бүлгэмд ажиллаж байгаа. Дээр хурчин болохоор Грам хаант улсын элдний одоо зэвсгийн хангагчны юм байлээ шүү дээ. Нөгөө тэр Закермен энтертэй адилхан одоо бас муухан боод байгаа байхгүй. Үүнийгээс харуул сонсонгуудаа чи ганцаархнаа мэддэг гэсэн байхаа. Тэгвэл чамайг алхаад л болох юм байна. Гэсэн эргэн тойронд нь битүү хүйсний зэрэгүүд байдаг. Юу вэ? Чи намайг эднэрээр зогсоож чадна гэж бодсон юм. Тэд нэр Спорнигийн сүдрийн алуурчны бүлэгмийнхэн байна. Закермен Альбусын өвхлөн дээр хамгаалтаа жоохон хөрөнгө оруулсан бол та. Гэсэн чи би чиний хүү зөвхөглохоос өмнө тэд чамайг аварна гэж бодсон юм уу? Гэсэн гаднаас нь ресепшн болон өнөөх Луис хоёр ч гараад ирнэ. Үүнийг нь манай саруул оронгуудаа ядаргаатай юм гэж. Хэрвээ түүнийг одоо алчих юм бол Луис энэ хэрэг толбогдож магадгүй гэснэ. Өнөөх залууг чинь буулгадаг. Тэгээ эргэн тойрны нөгөө хэдэн харуулууд нь болохоор эрхмээ бид яг яах вэ гэхтэн зэвсгээ буулгаа. Тэгээ манай саруул хандахдаа би жаахан турагч өргсөн бол та. Гэхдээ миний санал хэвээрээ шүү.
Та бодлоо үргэлжлүүлсэн үедээ надад хэлээрэй. Яснаа яваад өгдөг. Хажууд нь Луис ирэхдээ за зүгээр дээ гэж харагдахдаа нөгөө ресепшнтэй хандаад би нэрнгээсээ чиний наа эзэнтэй чинь уулзмаар байна гэж дахин нэг удаа хэлнэ. Зөргөл нөгөө Ликус руу чинь шилжгээд энэ хөөр чинь нөгөө манай саргал ядагцсан уурнаасаа болоод байшин байрлах гараараа нүдэж нугаагаад хөөхөө нэг гаруйгүй амтан би сарвалыг заавал хэрвээ би түүнийг алахгүй бол өөрийгөө өгөх юм шиг мэдэрч байна. Би яг л тэр новш юм хинч биш юм шиг санагдсан. Би яаж түүнийг буулгаж авах вэ? Би юу ч бодож чадахгүй. Би чадахгүй. Гэсэн толгоонд нь Луис ороод ирдэг. Тэр хүүхэд би тэр хүүхдтэйг ашиглаж Саймоныг буулгаж авах. Тэгээс зурглал хийхэд нөгөө хүүр чинь манай Луисын байгаа газар буюу нөгөө зочид буудлаар нь хурж иртээ санаац ялаа намайг таньж гинөө. Тэгвэл би чамаас тийг гуйлт байна гэд нэг заваан төлөвлөгөөг одоо хэрэгжүүлэх гээд байгаа хгүй яасан хэцүү хорвоо дээ. Харин манай сарвал нөгөө ресепшнтэйгээ би яг тэрнтэй чи яаж уулзах юм бэ гэхдээ тэр бол тантай ерөөсөө уулзах боломж байхгүй манай эзэн бол сүүдрийн хүн. Таныг угаасаа би энгийн хүн биш гэдээ чи мэдж байсан. Сонсон. Тэр ч ихсэн таныг ажиллаж байгаа. Тэр Гюнтертэй хийх тулааныг зөвшөөрснийг бас тулааны дүрбийг нь өөрчилсэнийг тиймээс сануулчихъя. Та энэ газрыг орхих хэрэгтэй. Үгүй бол жинхнээс өгөж мэдэн штэ. Тэр хэний талд байгаа юм бэ? Ажилда тийм хүн юм байх та. Тэгээ энэ хоёрыг иймэрхүү юм яриад байжхад нь гинтэл хүлээлгийн өрөөнд нэг чанга чимээ гарах бөгөөд яваад очиход нэг хан цөмөрч гисэн байдаг. Тэгээ юу солиотой юм бэ? Яагаад ийм зүйл болчихоо гэсэн саруул би хин гэдгийг мэдэх юм шиг байна. Луис ингэрийн тэмдэг. Эндээ байж вэ? Би түүнийг аваад ирэх. Байцаа. Та хэн болохыг ч сайн мэдэхгүй шүү дээ. Би хэлээд байгаа юм шүү. Би мэдэх юм шиг байна гэж. Эмэгтэй хүний өөрөө замбрааг гойж болохгүй шүү дээ. Хингийн зөвшөөрөлд орж ирв. Өхмөр байна уу? Чи сайн харагдаж байна дэлик. Морис. Чи энд юу хийж байгаа юм? 8 хүн ямар шалтгаан ирэх нь ойлгомжтой шүү дээ. Хоёулаа зүгээр тохиролцъё. Чи тэр сарайг санахгүй байгаа хүүдээ нэлээд гүн дурлсан бололтой. Тэгвэл энэ бол сааж болох уусмал. Хэрвээ чи үүнийг түүнд өгчих юм бол та хоёр үлдсэн насаараа хамт байж чаднаа. Би түүнээс нэг зүйлийг л авна. Харин чи бүхэлд нь биеийг нь аваарай гэснээр нэг заваа юм сэтэд явчихж байгаа байхгүй гэх. Харин зөрөглөл манай сарвал руу шилжгээд нөгөө Ликус дээр хөрөөдөж гисэн байх бөгөөд Ликус нь өөдөөс нь би чамайг үнэхээр хүлээж байлаа гэснээр Луисийн чихийг шийддэг. Тэгээд хөөрхийн амтан Луисыг тэр өөрийнхөө сууж байгаа цаван дотор хийж гисэн бөгөөд авмаар байвал дайраад ирээ гэснээр энэ хоёр одоо хоорондоо дахиад тулуулахаар болж байгаа байхгүй юу? Тэгсэн exception бүсгүй нэ манай сарвалыг нөгөө тэр Ликус гээд байгаа залууг алчиж магадгүй гэсэн талаар нөгөө бостойгоо яриа байж байдаг. Тэгээд ресепшн бүсгүүн тэр Ликус гээд байгаа залууд сайн байсан юм байна лээ. Тэгээ өөр нэг зүйлийг хэлдэг нь та яагаад тэгэхээр тэр Саймон гэдэг залууд донтоод байгаа юм бэ гэхдээ чи Саймоны царайг санаж байна уу? Йоо би тэгэхээр одоо хамт байсан байж. Яагаад түүний царайг санахгүй байгаа вэ? Тийм ээ. Наадах чин Айрагийн хүч. Айра? Чүтгэрийн бурхан уу? Тийм ээ. Юу вэ? Та тэгээд өөрөө аюулд орж байгаа юм биш үү? Үгүй. Бидэн дээр ийм чухал зочин эрэлхүү утсан байна. Тиймээс түнтэй 109-оор харьцаа Лиза. Одоо энэ ресепшнийх нь нэрийг нь ерөөсө дуудаагүй дандаа ресепшн гэж явцсан байлээ. Яг бол Лиза гэдэг шүү за. Юутай зураглал шилжгээд нөгөө хэрэг маань тулаан болж байна. Тэгсэн нөгөө Ликус ч өөрийнхөө гарыг цусаар бүрхээд гартаа болчихсан байх бөгөөд манай хүн рүү учир зүггүй шууд дайрна. Өргөлөөр манай сарвал тондан чи яагаад өмнөх хүчийг ашиглахгүй байгаа юм те? Битгий энэ тентхийн бош хат бай. Юуснэл ер нь л битүү хүн амтны арагяс марагяс л байгаад байдаг. Тэгээ өргөлөөлөг хэлэхдээ Элизабет хоёр хогон донд өсөж томорсон. Бид энэ тамшиг газар амьд үлдэхийн тулд чадах чинээгээр хичээсэн. Бидэнд гар хөрөх гэж оролцсон хэнийгч гэсэн би хаздаг. Тэгтэл би нэг хүүтэй танилцсан. Ирхмэ өшөөгч гойж байна. Нэг өдөр тэр хүү өргөлж биднийг заваадаг байсан хогийн цэгийн менежерийг олсон. Тэр хүү энэ зугаалсан тул луугийн их тэмэг орхисон гэсэн. Тэгээд хогийн цэг дээрх бүх хогнуудыг цэвэрлсэн. Зүгээрээ би энэ хавийг бүх хогнуудыг цэвэрлчихсэн. Одоо чи ямар ч аюулгүй. Би хизээч түүний тэр сахиусан тэнгэр шиг царайг мартахгүй. Би түүний хүндэлж бишрэхээр шийдсэн.
Тэр өдрийн дараа миний амьдрал өөрчлөгдсөн. Би нэг л өдөр Ламбастрийн бүх хог новчдуудыг аршиж хаяна гэж мөрөөддөг байлаа. Тэгээд удаанаар өөрийн хүн хүчийг олж бүр хогийн цэгийн менежер болсон. Би мөнгө олохын тулд Ламбастер торноос эхэлсэн. Би хий нэг алаа тэмцэнээс асагдсан. Миний аасан хүн угаасаа арчиж хаях хэвээр хог шар гэсэн. Үүнээс болж Лиза надтай холбоогоо тасалсан. Гэсэн ч би таваагүй. Би хогийн цэгтээ аль хэдийн нэг болсон байлаа. Нэг өдөр би Ламбастрийн бүх хогнуудыг цэвэрлэнэ. Тэр бол миний шийдвэр. За одоо дугаал гэсэн шууд л дугаа болдог л доо. Намайг зөв зөвгөр харахгүй нь. Илүү хичээл хийгүйсэн. Нэгсэн ликус нь болж байна гэснээ би бүхий л хүчээр дайрах болно шүү. Тэгвэл чамд илүү сонирхолтой зүйл харуулъя. Түүний гарт байгаа зүйл идүүлгийн зүйл. Тэр яаж юм эртний шүтнийг олсон юм бол. Үүнийг таталцлын өрөө гэдэг юм. Энэ сонгогдсон байрлалаас мана өөрөө бүтээдэг. Игээсээ манай хүний нэг дөрвөлжин юмд оруулж чаддаг бөгөөд. Тэгээд таталцлын хүчийг 20 дахин нэмэгдүүлдэг. Яа тэгвэл чи жавартсч байх чинь. Дээр чинь үүнийг тавьчих юм бол тэгсэж чадах эсхийг чинь харъя. Нийснээ өнөөдөр таталтын зэгийг айхтар нэмэгдүүлдэг зүйл дээр өөрийнхөө тэр авраг том гарыг тавихаар болж байгаа байхгүй юу? Кайрам хажуутлаас нь тусамж авах уу гэвч үгүй тэг хэрэг байхгүй. Энэ нохоон бас юмд чиний шаардлага юусоо алга. Гэвч ядах юмгүй өнөөдөр таталтын цэгээс нь гарснаа шууд илэгдэд амжина. Йоо сая юу болсон бэ? Дүнд хөдгөд хүрт хэцүү байх ёстой шүү дээ. Байж боломгүй. Тэгвэл манаас харуул нөгөөдрөө чи ард ирснэ чих. Би чихнээс бусад бүх зүйлийг чинь яцлаа. Гиснэ ол зургалтаар харагдаж байгаачлан нөсөр дайралтаар нөгөөдгийг чинь сүлбээ дамждаг. Би анхнаасаа л хөхөд тавилан тавьж. Надад харамсах зүйл алга. Тэр хөөхөд тэр Ламбастер төрсөн юм хань. Бас л хог болж өссөн гэдэгт итгэлтэй байна. Яг л Лизавет хоёр шиг. Энэ бол эсний бүхтэлсэн хотын төрөв. Гойж байна. Битгий юмдэл болохоор чамаг чадна гэдэгт итгэлтэй байна. Өглөөгөө ресепшн бүсгүүчийн яснэ. Ийм зүйл болно гэж мэдээд байсан юм аа. Юташ VIP үйлчлэгч зүгээр ах хэсгийг шалга. Гэсэн манаас харуул цаана нь Луисыг тэрвэржсэн сууж байдаг. Тэгсэн хөөрхий Луис нь бүр ямар ч гэмтэлгүй зүгээр унтаж байж таарнаа. Тэгэл Лиза тэлэхдээ би зүгээр л түүн санаатай. Гэхдээ та өөрөө хайчих жоохон бай гэхдээ цэвэрлэгээ хийхээр. Цэвэрлэх нэ. Ламбастерт цэвэрлэгээ хийхээр. Ламбастерт дөрвөн дүүрэг байдаг. Ламбастаг тор төвд байрлах бөгөөд хогийн цэг баруун талд нь, сурчлагын дүүрэг зүүн талд нь, мөн зугаа цэнглийн дүүрэг өмнөд хэсэгт нь байрладаг. Хотын аюулгүй байдлыг хангадаг газар гэж юус байхгүй. Гэсэн ч Ламбастрийн дүрмийг хадгалж үлдэх өчүүхэн систем л үлдсэн байлаа. Тэрийг дүүрэг болгоны менежер тариаддаг байсан. Тэгээ манаас харуул өмнөх амьдралаа бодох бөгөөд та тийм газрыг яг яаж эслэх гэж байна? Хэрэв тэд жирийн ус байсан бол би тэдний эсрэг дайнд олох байлаа. Гэтэл тэгжиж болохгүй. Би тийш ганцаар яваад менежерээр санаа тавь. Тэг хэрэггүй саруулаа. Бид юу ч хийхгүй байсан ч тэд өөрсдөө устгана. Бид амжиж очиод л эзлэхэд болно. Яаж юм итгэлтэй байгаа юм? Учир нь тэр хот ялзарсан. Би өөрөө харсан. Тэр үед түүний ямар ихэлтэй байсан одоо хүртэл санааг өмсөж бож байна. Гэхдээ ижлийн зөв. Энэ хот голдоо ортол ялзарсан. Би өнөөдөр хүнцсийг нь ухаж гаргана. Нэгсэн манаас харуулчин нөгөө өөртөө сайн болдог бүсгүүдээр хүрээдэрч гисэн байх бөгөөд яалтчгүй илт мэдэгдэхээр тэр цайндаа хор хийсний нуухын тулд чихэр одоо өнөртүүлээд байсан байж таарна. Энийгээс харуул одоо ядах юмгүй л мэдэн штэ. Тэгээ бүр үнрээр нь хүртэл яг ямар зориулттай хор гэдгийг нь мэддэг. Өнөөдөр миний урилгыг авсанд үнэхээр их баярлалаа Саймон. Тийм ээ. Яг энэ онцгой маш гоё үнэртэй цай шиг. Нэг л бол биш байна та. Намайг хордуулсан гэж мэдчихсэн юм болов. Тэсэн ядам хүлээж бай. Гиснээ шууд л нэг амсгаагаар бүх цагийг угаад дуусгачнаа. Тэгээд шууд ухаалцсан юм шиг дүр эсгээ нүүдийг наалахт нь би чадчихлаа. Энэ хүүхэд одоо минийх. Харин нөгөө тал буюу сурталчилгааны дүрэг саарл холбооны худалдаа дээр нөгөө анхын деликаттай хувилдаад байсан нөхөр чинь манай саруулыг ухаалцсан гэдгийг мэдж авнаа. Өнөөдөр бурхан миний талд байна. Тэр татах хүчний өрөө Гюнтер Дими зарцууллаа. Тэрийг грам холбооноос авах гэж маш их хичээсэн штэ. За яах вэ зүгээр. Чөтгөрийн илд удахгүй минийх болно. Ихт нь ард нь байсан нэг тусах нь болохоор гэхдээ
бүх зүйл яг л санснаар болоод байгаа юм шиг байна шүү дээ. Тэгснээс бид хэд очоод байдлыг тандчаад ирэх гэсэн чинь за энэ мө хулгайч нар миний чөтгөрийн сэлэм цанарахаж байж магадгүй гэснэ. Байдлыг нь тандуулахгүйгээр шууд өөрөө цүг тэргэндээ суугаад очдог. Тэгтэн өнөө Дэлка чинь чи ямар хурд ирдэг юм бэ? Би дөнгөж цугаас жиглэж байхад. Надад түүний би хэрэггүй. Надад түүний байга хэрэгсэл хэрэгтэй. Би алитийн түүнийг авчихсан. Би тэрийг чинь л хүссэн. Хурд надад өгöd. Гисэн өнөөх Дэлка чинь гинтэл хөшгнүүдийг нээх бөгөөд тэнд нь юугүй л маш олон царайлаг залуусын хүүхэлдээнүүд байдаг. Тэгээ тэр дунд нь яг ч юм учир бүтэлтгэл Дэлкагийн хүүхэлдээ байгаад байдаг бөгөөд үүнэр гайхаад тэгээ чи өөр хий юм бэ гихтэн. Энэ нь Дэлкагийн дүр тувирсан Кайрим өөрөө байж таарна. Би чиний тэр хайгаад байгаа чөтгөрийн илт чинь байна. Тэгээ нөгөө төгшин бол үнэхээр шоконд орж байгаа шүү дээ. Юу вэ? Чөтгөрийн ил хүн болоод амилчихлаа. Хурдан сүүдрийн цэргүүд намайг авраач гэсэн сүүдрийн цэргүүд нь ерөөсөө гарч ирдэггүй. Саруул хэлэхдээ чи хэдэргээ их юм ийдсэн. Хэрвээ чи хэдэр задлуулаад хаяж их болцохыг хүсэж байгаа бол чамагтантай юу болохоор юу болоод вэ? Сүүдрийн манангийн намайг. Чи гянтэрт тэр шүтэ нэг өгсөн байх. Бас Дэлка тэр хөлгөнгө болгодог юмыг. Намайг уушлаа. Би яг ч хийж тийм зүйл хийхгүй. Тийм ээ мэднэ. Чамайг хизээч тийм зүйл хийхгүй болоодгүй. Баяртай. Гэт өнөөх хийж чинь намайг дунд жив үлчгнэ. Тэгсэн манай сурвал тэр сүүдрийн зэргүүдийг нь хідэнэ дахиад зохицуулчихсан байдаг. Дөрөвдөө манаас хүний зорилго нь болохоор одоо хэдэн менежерүүдийг нь бүгдийг нь цааш нь харуулад үндсээр нуухнаа гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд Кайрамд хандаад одоо Дэлка л үллээ. Дэлкад анхаарал тавьчих гэсэн чинь цаана тэр Дэлка нь бүр шүд мөдөнд унтсан. Наа гоосээр би өсө тийм зүйл хийгээд бодоагүй гэхдээ шууд л өрн дундуур нь ганц л саваад одоо ер нь утгагүй л зодоод байгаа байхгүй юу Кайрам. Тэгээ яг явах гэхдээ гинтал нэг танил авра гараад ирэх бөгөөд нэг зүйлд ордог нь манангийн хүрээ. Тэгээ тэр цаанаас нь намайг Линза Нахалов гэх нэрийг нь яг тэр торны эзэн гэдэг юм гэснээр манай хүн дээр хүрээд ирэх бөгөөд манай хүн саяны хийсэн хүчнээс нь шууд л чи манангийн нэг хэсэг байжээ. Тэгээ тэр сэлэнгээ чинь манай хүнийг яагаад явуулсан учир нь болохоор одоо энэ нөхөр чинь манангийн нэг хэсэг. Гэхдээ хүч чадлаа буруугаар ашиглаад байгаа байхгүй юу? Саруул тэгсэн шууд бол чамаа хууч хамтрагч гэх үү? Урагч гэх үү? Битгий буруугаар ойлгоорой. Би чиний толдох нэг юм биш. Гэт ардаас нэг зүйл дайрах бөгөөд өөр хүн байгаа мó? Минтлээрээ. Та хоёр нэг нэгнээ мэднэ үсттэй. Тэмээ хатагтай Линзэ. Гэт өнөө ирсэвшиж гараад ирдэг. Лемагийн Саймон. Би одоо чамайг устгах. Гэснээ шууд л дайраад одоо манай хүнийг энэ Линзэ гэдэг хүнтэй тулуулдуулахгүйгээр өөрөө нэг тийм бамбаа юм уу те нэг хаалт болоод байгаа хгүй одоо Линзагийн албаар хийж байгаа зүйл. Онцгойн хүрээ дуунуудынхаа паадыг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн партиг илүү хурдан авч үзэх хүсвэл мэдээч лайк болон subscribe дараад тэгээ болж өгвөл доорх тасууд донешиг хийсээр дараагийн парт нь илүү хурдан орно шүү. Нэрэн гэсэ. Тэгээд 8000 лайкаас дээшээ байх юм бол дараагийн бэлгэнүүд маань яг одоо таадын үзэж байгаачлан иймэрхүү хурцтай орох бол. За тэгэхээр дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.